Одоогоос 20 жилийн өмнө буюу 2025 онд зүгээр л нэг залуугийн зураг интернетэд тархав. Гэхдээ цаг явсаар тэр зураг олон мянган хүний анхаарлыг татаж нууцыг нь тайлах хүсэл тэмүүлэлийг их болно гэж хэмээдэг. Хэрвээ танд нэг хүний зураг өгөөд зөвхөн эхний нэрийг нь хэлвэл та тэр хүнийг олж чадах уу? 2005 онд Британи улсын тоглоом үйлдвэрлэгч компани Perplexity-г хачирхалтай тоглоомыг гаргасан. Уг тоглоом дотор 256 ширхэг карттай бөгөөд карт болгон дотроо даалгаврууд тоглогчдыг сорих ёстой челленжүүдтэй байв. Гэхдээ хамгийн сүүлийн карт буюу 256 дахь карт бусдаасаа нэг л ялгаатай байлаа. Тэр картанд нэгэн залуугийн зураг байх бөгөөд хажууд нь Японоор намайг ол гэж бичсэн байлаа. Бас бидэнд бяцхан сэжүр өгсөн нь намайг Сатоши гэдэг гэж бичсэн байв. Бидэнд зөвхөн түүний зураг л бий, бас нэр л бий. Тэгээд тоглогчид түүнийг дэлхийн хаа нэгтээс олох ёстой. Энэ бүхэн зүгээр л нэг энгийн пазл даалгавраар эхэлсэн бол сүүл рүү интернет дэх мянган хүний хүсэл тэмүүлэл обсешн болж эхэллээ. Сатоши картыг тэрбумд ганц гэж нэрлэв. Учир нь тоглогчид түүнийг тэрбум хүнээс олох ёстой учир. One final puzzle that was waiting to be solved is still waiting. 1,000,000,000. Find me. Сатошиг хайж эхлээд хэдэн сар өнгөрлөө. Онлайн дээр хэсэг хүмүүс түүнийг мөшгсөөр 3 баримтыг олж мэдсэн. Сатоши тоглоомын нэг хэсэг болохыг зөвшөөрсөн. Тэр зүгээр л санаандгүйгээр тоглоомын нэг хэсэг болж ярихсан бол одоо аль биесээр тоглоомын нэг хэсэг болсон. Мөн Сатоши хүнд ч юу ч хэлэх ёсгүй байлаа. Түүнийг олсон бол заавал уцаар залгаж ярих юм уу бичлэн олох ёстой. Тэрнээс биш Сатошиг олсон тооцохгүй. Хэрвээ Сатоши өөрийг нь олсон гэж мэдээлэл олж харвал чимээгэл сууж явах үүрэгтэй байлаа. Эцсийн баримт бол тоглоомыг анх сэдвүүлж үүсгэсэн хүмүүс Сатошид нэгэн пассворд өгсөн бөгөөд тэр пассвордыг өөрийг нь олсон хүнд өгөх ёстой байв. Эдгээр сэжүүрүүд энэ нууцыг улам л илүү гүнзгийрүүлж байлаа. Интернетийн булан бүрээс хүмүүс Сатошиг олохын тулд нэгдэж уг нууц интернет даяар шуугуулж өгч байв. Эцэст нь Reddit дээр r/find Satoshi гэх community бүх сэжүүрүүдийг нэгтгэх зорилгоор нэгдэв. Хүмүүс нэгдэж хамгийн ихэнд хийсэн зүйл нь Сатошигийн зургийг онлайнаас хайх байлаа. Энэ үйл явдал 2005 онд болж байгаа учраас интернет өнөөдрийнх шиг хөгжиж амжаагүй байсан. Хүмүүсийн дараагийн хийсэн үйлдэл бол зургийн арт талыг шалгах байлаа. Түүний зогсож байсан газар Францын нэгэн жижиг тосгон байв. Тоглогчид шууд тэр газар руу буюу Франц руу сэжүүр болохоор нислээ. Харамсалтай нь тэнд юу ч олдоогүй бөгөөд зүгээр л мухаргодон байсан юм. Хүмүүс Сатошитай адилхан харагддаг хүмүүсийг хайж үзлээ. Гэтэ нэгэн ч түүнтэй таарахгүй байв. Бүхэл бүтэн 13 жил өнгөрлөө. Гэсэн ч хинч түүнийг олоогүй бөгөөд бараг бүхэл тоглогчид тоглоомыг мартаж буугаад өгчихсөн байв. Гэхдээ нэг ютубер тэр нуусыг сөхөж гаргаж ирээд бүр эхнээс нь Нямбайг чинь хайж эхэллээ. Хамгийн гайхалтай нь тэрээр Сатошиг олоход нэг алхмаар ортуулж өгсөн юм. 2020 онд Inside the Mind гэх нэртэй YouTube channel энэ залууг ол гэсэн гарчтай бичлэгийг постлож хэргийг уламж гүнзгий судалсан байлаа. Тэр бичлэг олон сая хүний анхаарлыг татан алдар нэрт хүрч сая үзэлтийг оллоо. Түүний ачаар Сатошиг олж хайх хүмүүс ч иргэн босч community иргэн мандлаа. Энэ үед явдал нь Сатошиг арай өндөр түвшний технологид хайх боломжийг нээсэн юм. Хүнийг нүрээр нь хайх софтвер, мөн сошиал медиа платформуд гээд Сатошиг олох зорилго иргэн ирлээ. Мянган хүмүүс олон сарын туршид олсон бүхэл зүйлээ нэгтгэж хүчин хамтдан хайсаар л байлаа. Тэгээд 2020 оны сүүлчээр хүн болгоны хүлээсэн мөч ирсэн юм. 2020 оны 12 сарын 26-нд буюу Inside the Mind channel-ийн бичлэг орсноос 10 сарын дараа нэг залуу r/find Satoshi subreddit дээр түүнийг олсон гэдгээ мэдэгдэж пост хийв. Тэрээр өөрийгөө Япон Сатошитай адилхан харагдаг нэг залууг олсон гэдгийг хэлсэн байлаа. Тэр залуу хүнийг нүрээр нь хайх технологиг ашиглан Сатошиг хайхад Сатошитай адилхан харагдаг нэгэн залуугийн зураг гарч ирлээ. Тэр зураг нэгэн компани ажилчдын зураг байв. Зурагны болонд пив өргөн зогсож буй залуу Сатошитай үнэхээр адилхан харагдаж байлаа. Reddit-ийн хэрэглэгчид шууд л гүнзгий судлаж үзэхэд дахин компани ажилчид дундаас нөгөө залуу гарч ирэв. Энэ удаад арай илүү царайгийн гаран тод харвалсан зураг байлаа. Тэр зургийг судлаж үзэхэд зурган дээр байсан залуу Японы металлны компанид ажилладаг болж таарав. Community бүхэл деталуудыг алдалгүйгээр хайхажгаар тэр зургийг Сатошигийн зурагтай харьцуулж үзэхэд бүхэл зүйл нь бараг л төгс таарч байсан юм. Энэ залуу бараг л Сатоши мөн болж таарлаа. Бүхэл бүтэн 15 жилийн туршид хайсны эцэст Сатошиг хайх ажлыг удирдан бүр community нээсэн Лавра хоол Сатоши руу холбогдоход Сатоши ингэж хэлсэн байв. Сайн уу? Натаа холбогдож байгаад баярлалаа. Чи Сатоши гэх нэртэй залууг хайж байгаа гэсэн. Би бол Сатоши. Тийм ээ. Би бол Сатоши. Чиний хайж байсан хүн. Сатоши хэлэхдээ тэрээр удаан хугацаа өнгөрсөн учраас ийм тоглоом байсан гэдгийг бүр мартаж орхисон байжээ. Тэр зүгээр л Японд амьдардаг ингээ нэгэн залуу байсан.
Тэрээр өөрийг нь хайх явдал бүр 15 жил болсонд нь гайхаад барахгүй гэдгийг хэлж өөрийнх нь зургийг интернетэд тиймэрхүү нөлөө үзүүлсэнд таатай байгаагаа илэрхийлжээ. Энэ Сатошиг хайх үйл явдал нь маш их сургамжтай бөгөөд маш их өгөөжтэй. Таны онлайн тавьсан зургийг хүмүүс хайгаад олж болно гэдгийг та өнөөс харж байна. Тэгэхээр дараагийн удаа интернетэд өөрийнхөө зургийг тавихдаа болгоомжтой байгаарай.